За Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эхний ээлжинд 32-оос 50 мянган айлыг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. За энэ ажлыг 2025-аас 2026 оны хооронд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд сайн дураараа хийн хэрэглээнд шилжсэн айл өргөд сар бүрөө 100 мянган төгрөгийн хийн түлшний дэмжлэгийг үзүүлэх шийдвэрийг гаргаад байна. Zegevч одоогийн байдлаар Улаанбаатар хотын иргэд хийн түлшний хэрэглээнд шилжихэд бэлэн биш байгаагаа илэрхийлж байна. Бэлтгэл байхгүй. Тэр ч одоо яаж ажиллаж мэдхгүй ч шууд тэгэл тийм юм тавьчих юм юу болох юм. Баахан угаарт одоо тэгээд шатчих юм яах юм мэдгүй. Би тэрийг нэг сайн ойлгохгүй л. Монголчууд бол ямар үлээ. Бас юмыг нэлээ хэлүүлж ажил сурна үстэй. Тэрнээс биш дөнгөж сонсчоо сурна гэж би байхгүй. Би ойлгохгүй. Ер нь л тийм мэдээлгүй байна. Гэхдээ газын шилжилт ер нь баг хэрэггүй байхаа. Ер нь угаарталт гэдэг амар их гарч байгаа шүү дээ. Юу нэг хэрэггүй л ах гэж бодчих. Би ерөөсөө мэдээлэл байхгүй. Гэхдээ газ гэхээр л бас нэг аюултай юм шиг санагдаад шүү дээ. Яагаад? Тэсэрдэг дэлбэрдэг гэсэн нэг тийм ойлголттой байдаг шүү. Иргэдийн хувьд хийн түлш буюу газтай ажиллах мэдлэг мэдээлэл муу. Мөн зарим талаар хийн түлшнээс айх айдас их байгаа гэдгийг хэлж байна. Тэгэхээр манай улсын хувьд бол одоо хийн түлш буюу газ нь бол одоо шинэхэн ойлголт байгаа юм а. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл Улаанбаатар хотод амьдардаг 220 мянган өр хайлаас зөвхөн 89 өр хайл нь хийн түлшээр ахын хэрэглээгээ шийдсэн байгаа юм а. За яг өнөөдрийн хувьд бол Улаанбаатар хотын хэмжээ 89 айл өрх одоо хийгээр халаалтаа шийдсэн бодит одоо туршлага байна. Тэгэхээр энэ 89 айл дээр бол ингээд аваад үзэхлээр бол 200 одоо 80 мянгаас 350 мянган төгрөгийн зардал гаргаж байгаа. Ер нь хийн халаалтын зардал. Халаалтын одоо 5 сарын 1-ээс одоо дараа улирлын одоо 9 сарын хэдэнд би битгин те 7 сарын хугацаанд ийм одоо сар бүр зардал гаргаж байгаа. Гэхдээ сараас хамаарат гадны орчны температураас хамаарат нөгөө хэрэглээнийхэн зардал өөр байгаа юм. Ерөнхийдөө энэ хийн халаалтанд хэрэгжилж байгаа хийн түлшний үнийг бол одоо өнөөдөр бол килограмм хийн түлш 3200 төгрөг байна. Энэ үнийг бол эрс бууруулахаар одоо бас яам хот одоо аж ахуйн нэгжүүд бол хамтраад одоо ингэ ярилцж байна. Өнгөрөх 2024 оны өвлийн хувьд бол одоо манай улс эрчим хүчний дутагдалд орсон, чадлын дутагдалд орсон гэдгийг бол одоо иргэд бид бүхэн бол одоо бие дээрээ мэдэрсэн. Учир нь гэхээр өвлийн өндөрлөлд бол одоо байнгын тогтмол хугацаанд бол одоо цахилгаан эрчим хүч хязгаарлагдах нь бол одоо энгийн үзэгдэл болоодсэн юм а. Тэгэхээр энэхүү эрчим хүчний хязгаарлагдмал нөөцийг бид нар нөхөхийн тулд 5 дугаар цахилгаан станцыг бол одоо яаралтай барих шаардлагатай. Гэвч бол одоо бидэнд энэ 5 дугаар цахилгаан станцыг ашиглалтанд оруулахад ойролцоогоор хамгийн багадаа 10 жилийн хугацаа шаардлагатай. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах болон эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх хамгийн ойрын гарц бол хийн түлшний хэрэглээ гэдгийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байна. 32-оос 50 мянга орчим айл өрхүүдийн одоо хийн шилжилтэнд шилжих энэ тогтоолын төслийг баталж өглөө. За ингийн тулд айл өрхүүдийн дулаалгын асуудлыг стандартад нийцүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, айл өрхүүд өөрсдөө хатуу түлшний хэрэглэнээс сайн дураар татгалцсан энэ тохиолдлуудад нийслэл Улаанбаатар хотоос айл өрхүүдэд хийн түлшний одоо зуухыг одоо байрлуулах, түүнтэй холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгөх. За халаалтын улирлын одоо 8 сар буюу 9-р сарын 15-наас 5-р сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн одоо хийн түлшний хэрэглээнд шилжсэн тохиолдолд татаасыг олгох ийм одоо зохицуултыг өнөөдрийн одоо тогтоолоор албажуулж өгсөн. Гэхдээ энэ ажлыг хийхдээ юун түрүүнд иргэдтэй сайтар таниулж урдчлан гарах эрсдлүүдийг сайн тооцоолохгүй бол бидэнд өмнөх маш харамсалтай олон жишээнүүд байгаа юм а. Тэгэхээр бид өмнө нь бол одоо агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2008-аас 2023 оны хооронд нийт ойролцоогоор 1.8 их найд төгрөгийг агаарын бохирдолд зарцуулчихсан. Яг энэ дүнг задлаад үзэх юм бол 2008-аас 2016 оны хооронд бол 365.3 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан бол 2017-оос 2020 онд дотоодын болон гадаадын санхүүжилтээр ойролцоогоор 400 орчим тэрбум төгрөгийг 2020-оос 2023 оны хооронд бол 1.1 их найд орчим төгрөгийг бол одоо агаарын бохирдолд
бууруулахад зарцуулсан юм а. Гэвч бол одоо бид 1.8 их найд төгрөгийг агаарын бохирдолд зарцуулчихад байгаа боловч өнөөдрийн байдлаар бол одоо агаарын бохирдол буураагүй, мөн агаарын бохирдлын улмаас бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо жилд дунджаар 1400-аас 4000 орчим хүн амиа алдаж байгаа юм а. Үүнээс 15% нь буюу 210-аас 600 орчим нь одоо бага насны хүүхэд эзэлж байгаа гэдэг маш харамсалтай том мэдээлэл байгаа юм а. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлоос салахын тулд хийн түлшийг хэрэглээндээ нэвтрүүлэх нь зөв боловч хамгийн гол нь иргэдтэй танилцуулах, иргэдийг мэдээллээр хангах шаардлага тулгараад байна.